Шинэ оны шинэ сарын эхний өдрийн мэндийг хүргье. Амжилт бүтээлээр дүүрэн нэгэн оныг үдэж улам их хийх урам зоригтойгоор шинэ оноо өгтөж байгаа үзэгч та бүхэндээ өргөн нэвтрүүлгийн зүгээс шинэ оны мэндийг хүргье. Хүн бид сэтгэдэг, санаачилдаг, бас бүтээдэг учраас энэ гариг ертөнц оршин байдаг. Тиймээс гайхалтай бүтээл бүхний төлөө, түүний бүтээгч эрхэм таны төлөө баяр зориулагдсан байдаг юм аа. Ингээд шинэ жилийн баярын өдөр өргөн нэвтрүүлэгтээ хамтдаа байгаа эрхэм үзэгч та бүхэнд аз жаргал, амжилт бүтээлийн дэдийг хүсье. Сэтг баяж оройтой манай өргөн нэвтрүүлгийн 1-р шатны шалгаруулалт өргөжлөж байна. Манай 1-р шатны шалгаруулалтанд хот хөдөөгийн нийт 82 оролцогч амжилттай оролцож байгаа. Тун удахгүй 2-р шатны шалгаруулалт эхлэх гэж байна. Та бүхэн санаа хөгжиж бүтээл болохыг, бүтээл хөгжиж бизнес болохыг харах болно. Монгол Улсын тэргүүн шадаасай Далтан хуйгийн санаачлахаар оюуны өмчийн газар, жижиг дунд үйлдвэрийн газар, харилцаа холбооны зохицуулахаараа шударга өрсөлдөө хэрэглэгчийн төлөө газар өргөн нэвтрүүлгийг зохион байгуулж байгаа билээ. Оюуныг дээдлэж, оюуныг хүндэлдэг хэн бүхэн өргөн нэвтрүүлэгтээ нэгдэж байгааг хадгалахад таатай байна. Оюуныг дэмжигчээр Mr. Pizza, New Media Marketing, Unitel компани, Skytel компани, Монгол Content, мөн мэдээллийн дэмжигчээр Монголын үндэсний олон нийтийн телевиз, боловсрол суваг телевиз, SBN, NTV, ETV телевиз нэгдээд байна. Өргөн нэвтрүүлэг улам өргөжсөөр эрхэм үзэгчтэй. Өнөөдрийн дугаараар хаягдлаар хийж болох цан, машины цонхны хээ чимэглэл, малыг хөнгөлөхөд зориулсан төөнж тасалдаг шүүг, шинэлэг урлагийн төрөл гэж нэрлсэн терминатор хүнчон, автоматжуулсан утаагүй зуух, моторт морин хадуур гэх мэт олон шин содон бүтээл, тэдгээрийн бүтээгчдийг танилцуулах гэж байна. Аз, авиас, алдар нэр санснаар ирдэг, заяагддаг зүйл бишээ. Магадгүй өргөн нэвтрүүлэгт оролцогчдын хэн нэгний олон жилийн хүч хөдөлмөрийн үр шим өнөөдөр энд гарч үзэгч танигч баярлуулах юм билүү хэн мэдхүү? Оролдлого бүхний үр шим нэгэн өдөр заавал ирдэг гэдэг. Ингээд оролцогчдод амжилт хүсээд шалгаруулалтын үргэлжлэлийг хүлээн авч үзье. Шилдэг зохион бүтээгч судлаач гэдэг тийм нэрээр усыг холоороо явуулахыг нэгдсэн үндэсний байгууллагаас хүндэр дөхтөнд хориглоод нэгэн нэвтрүүлгийн маань зарлага бизнес болоход зарж байгаа учраас би боломж олох нь зөв гэж бодож байна. Тэгэл олон танилцуулж байгаа учраас тодорхой хэмжээгээр бас өөрийнхөө үн цэнийг бас мэдэрч байна. Оюуныг бүтээгч, үйлдвэрлэгч, зах зээлд гаргагч, хэрэглэгчийн дөрвийг зөв зохистой контрол систем рүү оруулах их чухал юм байна да гэдгийг бол бодож байна. Оюуны өмчийн эзэн маань өөрөө бизнес хийх туршлагагүйч байж болно. Нурд нь орж цэцэг болохоор жоохон тиймэрхүү юм. Хоёрын дугаар 46 Лувсан дашийн дөрж өөрийн хамтрагч Шав Батбаярын хамт манай хүрэлцэн ирсэн байна. Тайцнаа өрье. Монгол улсад хамгийн хэрэгцээтэй хүүхд залуучуудад хэрэгцээтэй олдцох багтай энэ цааны төрлийг бол дотоод хэлбэр төсөөл материалаар үйлдвэрлэе гэж ингэж бодсон. Тэнийг ямар ч энэ улсууд нэг шалгуулад үзье. Одоо ямар хэмжээнд байх нь гэдгийг бол одоо үзэх гэж ирчээд байж байна. Эх орныхоо нэрийн өмнөөс Олимпийн тэмцээнд хэд хэдэн удаа оролцож явсан цаны спортын гавьяа тамирчныг эх орондоо цанын үйлдвэр байгуулж олонний хэрэглээнд гаргах хүсэл нь энд өргөн нэвтрүүлгийн тайзнаа авчирчээ. Залуучууд цөлөө цагаа өнгөрүүлэх газаргүй Монгол хүний эрүүл мэндийн асуудал яригдж байгаа энэ цаг үед нийтийг эрүүлжүүлэн чирэгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах гэсэн тэрний санаачлах бодит биелэлээ олох болов уу? За энэ нь бол яг хөө зэрэг Монголд хамгийн их олдцтой Монгол улсын газар нутгаар тэр чигээрээ дүүрэн байгаа Галгаруут amo ундааны сав энэ төрлөөр бол одоо хуунцар материалыг хайлуулж цаана хийх бололцоотой юм а гэдэг талаас нь бол үтсэн. За манай энэ хүн бол Солонгос улсад одоо 3 жил яг одоо тэр
хуунцрын үйлдвэрлэлээр бол ажиллаж байгаад ингээд ирсэн хүн байгаа. Тэгээ өөрөө цааны спортоор олон жил хичээлсэн. Энэ хамгаалт болно. Энэ бол бид нар ч урд нь дарж байгаад ястусаа. Зүгээр асуулт юу гэхээр таяг хаанаас олох вэ гэж. Би тэр бас бодсон юм байгаа. Өнөөдөр ч гэсэн тийм учраас таяг авчираагүй. Таягийг би тэр хуунцраар хий гэж бас бодсон. Тэгэхээр болохгүй байна. Тэр болохгүй байна. Хаягдл материал боловсруулах бас тэр үйлдвэрлэл нь хэрэгтэй юм шүү. Тий. Тэгэхээр энэ би тэр бас нэлээд үзсэн. Манай хүн бол яг тэр үйлдвэр дээр нь өөрөө ажиллаж ирсэн. Тэрийг ямар хэмжээгээр одоо шилжих юм бол одоо ямар савнд одоо тэр зуураад одоо урилшгэл юм болно шүү дээ. Одоо тийм юм байх юм байна. Ийм хийх юм байна. Ингэдэг нь бид тэр бол зураад юмнуудаа бол өнөөдөр бол хийчихсэн. Үйлдвэр байгуулахынхаа асаа илүүтэйгээр оюуны өмчөө авчаад тэр одоо Монгол байгуулагчид байгаа юу хийх вэ гэд олж ядаад байгаа тэр хашаа гэдэг байгаа хаягдлаар нь цаана хийвэл боломжийн санагдаад байна. Миний хувьд дэмжиж байна. Альва бараа бүтээгдэхүүн олон шат дамжлагыг дамжиж хамгийн эцэст баглаа буудалтай савлагдан хаяг шошгоод хамгаалan хэрэглэгчдийн гар дээр очдог. Нийтийн хэрэглээнд зориулан хийж байгаа бүтээлийн хэрэглэгчийн гар дээр очих хүртэл тэр замыг харж чадах хэмжээнд тооцоо судалгаа хийсэн байх нь өрг нэвтрүүлгийн оролцогчдын бас нэгэн давуу тал байх нь дамжиггүй. Тиймээс ч хаягдл хуунцраар цан хийх мөрөөдөлтэй доржид шүүгчдийн зүгээс таягийг хэрхэн шийдсэн, түүхийн идэ яаж бэлдэх вэ гэсэн зүй ёсны асуултууд гарч иж байсан юм а. Харин оролцогчийн шийдэл хангалтгүй байсан учраас шүүгчид ямар тач эрхийн хамгаалалт хийлгээд эргээд ярилцъя гэснээр энэ удаагийн шатандаа тэг 46 дугаартай оролцогчид тэнцсэнгүй. Энэ өдрийн оролцогчид ээлж дараагаараа дахин судалгаа хийх шаардлагатай байна. Тодруулаад эргэж уулзъя, тэнцсэнгүй гэсэн шийдвэрийг шүүгчдийн зүгээс сонслоо. Тэд ийм хариултыг сонсох дор бүрийн шалтгаан байсан юм а. Жишээ нь оролцогч Цэрэн Пилжигийн дундаг уг нь маш хэрэгтэй байгаад бохир усны цэвэрлэх, өрхийн цэвэрлэх байгууламжийн талаар оновчтой шийдлийг гаргасан гэж бүтээлийн мэдээлэл дээрээ тавьсан ч сандарч твдсэн үү, ойлгомжтой оновчтой үг хэлгээр ярьж тайлбарлаж чадсангүй юу, шүүгчдийг бүр төөрөгдөлд оруулчихлаа. Ямар тач тэрний бүтээл өрг нэвтрүүлэгт Монгол гэрийн хөгжил бүтээлээр оролцож байгаа Батмөнх, модул халуун усны загвар бүтээлээр оролцож байгаа Туваандорж нарын бүтээлтэй салшгүй холбоотой гэдгийг тэдэнтэй хийсэн ярилцлагаараа бид үзүүлсэн. Тиймээс эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн Туваандоржийн модул халуун усны загвар бүтээл дараагийн шатандаа хэрхэн явахаас дундугуй бүтээл шалтгааллах нэ. Шүүгчдээс та ямар үнэлгээ авав? Шүүгчтэй одоо сайхан ярилцлаа. Шүүгчдүүд надаас тодорхой зүйл асуусан. Тэгээ заримд нь яг би тодорхой хариуц өгч чадаагүй байх. Гэхдээ шүүгч нэг хүн одоо нэг шүүгч л одоо надад эргэж ярилцъя. Таны одоо ингэ сайхан болоод ингэ үр дүн гэж одоо ингэ үзье, дуршиж үзье. Түмэн цаасан тийм байна. Энийг ярилцъя гэдгсэн. За харин дараагийн оролцогч Баттэлгэр ирээдүйд бүх барилгыг шилэн хийцтэй болно гэдэгт итгэлтэй байдаг. Тиймээс тэдгээр барилгад зориулсан халаалтын систем бүтээлээрээ өрг нэвтрүүлэгт оролцож байгаамаа. Оролцогч Баттэлгэрийг шүүгчид эхний ээлжинд эрхийн хамгаалалтаа хийлгээд гэсэн тэр ерөнхийдөө би нэг бол өнөө маргаас дэрэгзэн бодлоо л яах вэ? 5-10 жилийн дараа надаас илүү том толгойд хийдэг баг. Би зүгээр л мөрөөдөгч гэсэн сонирхолтой хариултыг өглөө. Мөн кино найруулагч, зураглаач мэрэгжилтэй Шагдрын онгой тэг 11 дугаартай оролцогч хий болон шингэн түш хийжүүлсэн ундааны чанар сайжруулах бүтээлээр тэг 31 дугаартай оролцогч Тогоочин гам бол моторт морин хадуур бүтээлээр тус тус оролцож шүүгчдийн зах зээлийг судалж үзье, өрсөлдөхүйц байж чадах эсхийг тодорхойлъё. Үнэхээр хэрэгтэй гэсэн судалгаа гарах юм бол эргээд хамтарч ажиллах талаар эргэн ярья гэсэн хариултуудыг авсан ч дараагийн шатанд шууд орох дэмжлэгийг авч чадсангүй. Хоёр ярих нь ярьсан. Тэгтээ яг зүгээр та сандарсан байх нэг төгсгийн дутуу тайлбарсан юм шиг байна. Тэг шууд хэлж тайлбар дараагүй дараахан болж байна. Тэгээд одоо нэг дөрөв янаас хасчихлаа. Босод оролцож байгаа нийт оролцогчдоо амжилт хүсье гэж бодож байна. Бүгдөөрэнд амжилт хүсье. Жаз хөгжмийг би 5 сарын өмнө зохиосон удахгүй дуу болон төрөн гарна. Энэ бүтээл миний оюуны өмч.
Өрөг өдрөөс өдөрт улам өргөжин тээлж оюун ухаанд хүч нэмэн санаачлаг бүрийг дэмжин хөгжүүлэхээр урагшилж байна. Дараагийн шатанд хараахан тэнцээг үуч шүүгчдийн зүгээс боломж олгосон олон оролцогчид байгааг үзэгч та бүхэн санаж байгаа хаа. Тэдгээр оролцогчдод өрөг амлсан ёсороо тэдний бүтээлд зориулсан боломжуудыг олгож байгаа. Жишээлбэл Батмүх Гагнеслийн захирагчийн албаны удирдлагуудаа уулзуулж түүний Монгол гэрийн хөгжил бүтээлийг танилцуулсан, мөн уран чимгийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор арьс цоологч машин бүтээх хуралдааныг зарласан байгаа. Одоо харин хинт амлсан амлалтаа хэрхэн биелүүлсэн өрөг та бүхэнд танилцуулж байна. Өрөг нэвтрүүлэг амлсан ёсороо тэг 44 дугаартаа оролцогч отгоныг сүлжмэлийн цэхээ өргөжүүлэхэд нь тусаж жижиг дунд үйлдвэрийн газартай холбож өгөхөр болсон билээ. Тэдний уулзалт хэрхэн үргэлжнийг одоо та бүхэнд хүргэе. За би өрөг нэвтрүүлэгт ороод шүүгчдийн зүгээс надыг одоо боломж олгож жижиг дунд үйлдвэрийн газартай холбож өгье гэсэн. Эндний үндсэн дээр одоо би жижиг дунд үйлдвэрийн газар дээр ирээд байна. Ингээд би төслөө дэмжүүлэхээр жижиг дунд үйлдвэрийн газар ирж байгаа нэ. За сайн байна уу? Та бол одоо сонгон хайрхны хүн учраас манай зээлд төслөө бичээд 100 хүртэл сая төгрөгийн санхүүжилттэй төслийг дүүрэг дээр сонгон хайрхан дүүрэг дээр жижиг дунд үйлдвэрийн асуудал хариуцсан эзэн засгийн байгууллага дээр очиж өгөөд тэгээд дүүргийн эсрэг дараагаар ахлуулсан дид комиссийн хурлаар ороод төсөлчин дэмжигдэх юм бол ингээд төслөө санхүүжилтийн арилжааны банкар байна. Миний бодол бол дээрээ сургалтын төвтэй тэгээд доош нь бол үйлдвэрлэлээ явуулцдаг. Энд борлуулчих юм юутай нэг 50 сая багтаас нэг тиймэрхүү юу гарчих болов гэсэн миний урдчилсан тооцоо байгаа. Улаанбаатарт ажлын байр барихад 3 хүндрэлтэй асуудал. Нэгдүгээр газар. Энэ асуудлыг та өөрөө шийдэх ёстой. Түүнээс төрийн зүгээс тодорхой шийдвэр гаргаж болохгүй. Хоёрдугаар барилгын зургийн ажлыг заавал хийх гэсэн байх ёстой. Энэ бол нэлээд төвөгтэй байх. Гэхдээ энийг бас дэд үтцтэйг нэг ойрхон энэ асуудлыг шийдсэн байх ёстой. За гуравд нь бол мэдээ төсөл чинь үр ашигтай байх ёстой. Яг л зээл өөрөө өөр тийм үү? Тийм учраас та яг цэг хийдэг гэж юм л да. Тэр сургалт цэг чинь ингээ хавсрах замаараа явахаараа олдог орлого чинь одоо олж байгаа зээлээ төлөх боломжтой. Тэгээ би сая нөхцөл хугацаа хэлсэн учраас энэ 5 жилийн хугацаанд ингээ зээлээ төлөх бүрэн боломжтой тийм үйл ажиллагаа эрхлэхээр бол манай төсөл сонгон шалгуулах комиссд хандаад бүрэн боломж байгаа. За бидний өсөлтийг хүлээж авч биднэрт одоо үнэтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа. За баярлалаа. За танд амжилт хүсье. Ажигсан ажлын амжилт хүсье. Үзэгчтэй жижиг дунд бизнес эрхлэх санаа зорилго үүрлэн яваа бол тус газрын мэрэгжилтний хэлсэн дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай. Аль сумын аль нутагт ямар төслүүдийг дэмжигдсэн, ямар төслүүд дэмжигдэхээ хүлээгдээд байгаа. Цаашдаа ямарын дэмжүүл дээр өгсөн юм 3 асуултанд хариулсан тэр судалгааг бол хийж байна. Тэгэхээр бид бол одоо 3 жилийн агентлаг байгуулж байна. Үнэхээр жижиг дунд үйлдвэрийн нэгдсэн мэдээллийн сан гэж юм бол байхгүй дутагдаад байна. Тэгэхээр энэ мэдээллийн санг бий болгосноор үйлдвэрлэгчд маань ямар зах зээл дээр ямар төсөл бичиж ямар бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхэд амжилт олох вэ гэдэг нь тодорхой За би жижиг дунд үйлдвэрийн газар дараахад одоо өөрийнхөө төслийг танилцууллаа. Миний төслийг одоо хүлээж авч надад энэ нааштай шийд авсан дэмжиж гисэн. Энд одоо би өрөг нэвтрүүлгийн та бүхний дэмжлэгээр энд холбогдож байгаа дах баяртай байгаа. Иргэшилдээ одоо төслөө аваад иргэшлийн юмны төсөлд ор хамрагдаад энэ үйлдвэрээ өргөжүүлээд өшөө сайхан өндөр бүтээлтэй ажиллаж дахиж өргөд нэвтрүүлэгтэйгээ холбогдно гэсэн итгэл дүүрэн байна. Шүүгчдийн зүгээс боломж олгосон дараагийн оролцогч бол тэг 36 дугаартаа Ширчингийн баяр тулаг. Араад хүчлөөр бүтээлээр манай нэвтрүүлэгт оролцсон баяр тулгыг эрчим хүчний газар хэрхэн хүлээн авч ямар шийдвэр төрснийг хамтдаа үзцгээе. За энэ юунд дээр танилцуулж байгаа төслийн дээр бол энэ бол одоогийн хэрэглэж байгаа өөрийн төрбин. Энэ нь бол одоо нэг голт төрбин. Энэ танилцуулж байгаа төрбин бол 2, 3 олон голт төрбин. Тэгэхээр бол зарчим хийцээ үед бол шал өөр хийц олон голтой аран дамжуулахтай ийм шин төрлийн төрбин хийснээр энэ хоёрыг бол аль алиг нь бол нэг үед
төрбийн дээр бол хүчнээр тооцооны харьцааг хийсэн. Бүртгэлийн одоо дэлхийн аяллагын одоо хэрэгжүүлж байгаа ч юм уу эсвэл хагсын ч юм уу тийм одоо характер байна. Энэ бол байхгүй. Энэ одоо хэрэгжилж байгаа төрбийн нэг бол 1883 онд нэг үед 1884 онд Англи болон Шведийн инженерүүдээ анхны гаргасан санаа бол үндсэн тэр зарчим бол өөрчлөгдөлгүйгээр л сайжрагдаад ашиглагдаа яваад ирж ирсэн. Энэ бол арай өөр санаа байна. Одоо шууд уураа бол ашиглаад тэгээд одоо ажлын хөрсүүдийг эргүүлээд ажлын хөрснүүднээсээ бол араан дамжуулгаар бол одоо турбинийн генераторын голыг эргүүлнэ гэсэн тийм санаа байна шүү дээ. Энэ бол тийм ээ. Тий. Ерөнхий бол санаа бол адилхан. Адилхан одоо эрчим хүч үйлдвэрлэлийн турбин байна. Тэгээ энийг бас өшөө одоо мэргэжлийн хүмүүстэй одоо нарийн мэргэжлийн одоо мэргэжлэнүүдтэй хамтран ажилласнаар энэ санаагаа одоо өшөө тийм боловсронгуй болгоод болгож иж бид төхөн цаашдаа бол одоо энийг бас яаж болох юм аа гэсэн ийм л одоо юу байна да тийм ээ. Тэгээ таны ажилд амжилт хүсье. Баярлалаа. За энэ нэвтрүүлгийг одоо юунд санаачлан явуул жагаа засгийн газрын тэргуун шадар сайд Алтан уяг болон бусад одоо оролцож байгаа байгууллага хамт олонд одоо юуны өмнө баярал тарлахныгаа илэрхийлье. Миний хувьд энэ нэвтрүүлэгт орсноор өөрийгөө хийсэн одоо бүтээлээр мэрэгжлийн хүмүүстээ одоо намайг холбогдуулж өгч үнэтэй сайхан зөвлөгөө сургамж өгсөн явдалд одоо өрөг нэвтрүүлгийн таа бүхэнд дахин баяр нагаа илэрхийлж байна. Өрөг нэвтрүүлгийн зүгээс оролцогчдод амлсан амлалтаа хэрхэн биелүүлснийг та бүхэн сайн харлаа. Болохгүй бүтэхгүй зүйл гэж байдаггүй, харин цаг хугацаа бүхнийг харуулдаг. Тиймээс шин санаа бүтээл бүхнийг дэмжиж, оюун ухааны хүндэтгэх үүднээс өрөг нэвтрүүлэг санаачлагдаг хийгдэж байгаа гэдгийг дахин хэлье. Ингээд бас нэгэн шин бүтээлийн өмнө үзэгч та бүхнийг урьж байна. За манай өдөрч ах маань одоо харах чинь яаж хэр догдолж чинь сандарч мандрах юм байна уу? Үгүй энэ сандрах юм алга. Би орох гэж байгаа баяртай. Яагаад гэвэл энэ удаад би хүндрэлтний хамгийн чухал толгомцсон ярих шиг болсон. Нэг асуудлын тухай ярих. Тэр ороо ярьсан дээр үзэгчдээс нууц байсан дээр хаалт тий. Үгүй яг энэ одоо нэг нуугаад ах чи байх. Ер нь гэлэгтэл ер нь ярих шаардлагатай юм байна. Дараагийн оролцогчийн хувийн дугаар 16 Туваны Бадарчин. Өнөөдрийн төвшөнд 21-р зууны төвшөнд энэ усны молекулын химийн чанар хүндрэлтний амьдралын гол их үүсвэр ер нь хүндрэлтний амьдралын одоо ирээдүйг тодорхойлох ийм том хүчин зүйл болчиход байгаа. Яагаад гэвэл аж үйлдвэрийн хөгжилтэй уялдаад экологийн бохирдол, орчны бохирдол, ялангуяа хөрс гүний усны бохирдол нэлээд их болж байгаа юм. Усыг холоороо явуулах аргыг нэгдсэн үндэсний байгууллагаас хүндрэлтэнд хориглоод энэ саналыг тавиад одоо 30-аад жил болж байгаа. Тэгээд энд одоо тохирсон усыг одоо химийн биш аргаар, шүүх биш аргаар ингэж цэвэршүүлдэг энэ арга технологи боловсруулах гэж олон орны эрдэмтэд ажилтг юм байна. За энэ нэг анхудаа 10 жилийн өмнө би өөрийнхөө одоо бодол санаагаар зүтгэж усыг гидрометаллургийн аргаар цэвэршүүлэх технологи гэдэг юм оюун өмчийн газар батлуулсан байна. Энэ хоёр янзын юмд ач холбогдолтой. Нэгдүгээрт нь одоо хүний ахуй хэрэгцээний унтны усыг цэвэршүүлэх. Ялангуяа хүнд зөв бүтцтэй цэнгэгж цэвэрсэн ийм ус хэрэглэх. За хоёрдугаар техникийн тал юм. Одоо манай энэ бидний сууж байгаа байр суусаас ахуулаад энэ турбаалгаар татж байгаа энэ ус дандаа одоо турбаалаа дотортлын ханд накип лажен хахурц үсгэж яадаг. Зэврэлт үсгэж яадаг. Ялангуяа одоо органик мэдүүд нь өөрөө замаг цэлцэн дэргээд юм бохор бактерийн агуулгуудыг бий болгож яадаг, өсгөж яадаг, үржүүлж яадаг ийм очиртай юм л да. За энийг багсгаж байгаа.
шүүж байгаа ус нь илүү хүний эрүүл мэндэд сайн ч юм уу те. Тэр талаар яг ингээд нөгөө лабораториор шинжилүүлсэн тийм шинжилгээний үр дүн байгаа юу гэж. За тийм шинжилгээний үр дүн байгаа. Жишээ нь одоо бактерийн тоо жишээ нь гэцний бактерийн тоо одоо нэг 100 энтер байхад миний энэ технологиор зөвшөөрсөн дараагаар тэр нэг 5-10 шиг болдог ч юм уу. Их бичлэнгээр. За тэгээд ялангуяа одоо танаас бүгдээр мэдэндээ ерөөсөө хүчирхийлэлтийн баланс 6.4 байдаг шүү дээ. Дэлхий дээр хууль. Яг тэр 6.4 хүчирхийлэлтийн балансыг барих хэрэгтэй. Тийм л цэнгэг ус гардаг. Байгалаас аяасан энэ ус гэдэг энэ сайхан чандман эрдэнэ зөв зохистой бас сайхан цэвэрхэн ашиглаад өг дээжийнхаа уламжилж ирсэн одоо Орос улсанд бохир оруулдаггүй шиг тэрнийг бас буцаагаа цэвэрлээд ингээд байгаль дэлхийг аварч ашиглах одоо энэ экологийн чиг баримжаатай хөгжлийн үйлдвэрлэлийн чиг хандлагыг хангах. Энэ бол одоо өндөрлөгчийн түүхэнд байсан 3 дахь одоо аж үйлдвэрийн том хувьсгал л да. 3 дахь том хувьсгал байна. Тэгээ энэ хувьсгалтай л хөл нийлүүлж ялгах юмсан гэсэн ийм л хүсэл мөрөөдөл бодол зүгээр өвөрж яваа юм. Өнөөдөр Улаанбаатарчууд холороор цэвэрлжүүлсэн ус уугаад байгаа. Тийм үү? Тий. Тэгэхээр өөрөлдвөл 30 жилийн өмнө нэгдсэн үндэсний байгууллагаас зөвлөмж болгоцсон зөвлөмжийг бид нар бараг мэдээгүй шахам 30 жил ард түмэнд холортой ус өгчөөл яваад байгаа юм байна шүү дээ. Тэгж. Би эндээс ганцхан юм хэлж байна. Тэр маань юу гэвэл энэ одоо санаачлагчдын оюуны өмчийг нийгэм маань тэр өмчийн харилцаа гэдэг хэлбэрээр юм биш. Ер нь одоо манайх юм дэвшилттэй техник технологи, дэвшилттэй шин санаа оноод гарч ирж энэ бүхэн одоо амьдрал яаж хэрэгж болох вэ? Яаж хэрэгжүүлж болох вэ гэдэг энэ талаар л энэ нийгэм олон нийтэд танилцаасаа, мэдж аваасаа бид бол ханаас хинээс тодорхойгүй ийм оюун ухаантай үндэстэн юм шүү. Тэгэхээр бидэрт бол бас боломжийн зах зээл бас хэрэглэх зайлшгүй юм шаардлага байгаа мэнэ гэж ингэж харж байна. Энэ агуулгаараа хэдүүлээ таны энэ авсан патентын хүрээндх энэ аргыг дэлхийн бусад ижил төрлийн за дээр нь химийн бус төрлөөр усыг цэвэршүүлэх энэ аргуудтай харьцуулж үзээд үнэхээр одоо cost effective гэж хэлдэг те байж чадхаар юм бол энийг хэрэгжүүлэхийн төлөө хэдүүлээ ажиллаад үзье. Өргөн нэвтрүүлгийн 2 дугаар шатанд оруулж бойжуулах ажил хийя гэж ингэж шийдэж байна. Танд амжилт хүсье. Эрдэмтэн доктор Туваны Бадарчин Гуайн өргөн нэвтрүүлэгт оролцож байгаа зорилго нь бүтээлээ олон нийтэд танилцуулах, усыг химийн бус аргаар цэвэршүүлэх, нүүрс коксжуулах, эрдэсчүүлсэн цемент үйлдвэрлэх гэсэн бүтээлээр оролцсон. Шүүгчид маш олон талаас нь асууж тодруулж, ярилцсны эцэст тэрнийг дараагийн шатанд тэнцвэрлээ. Бадарчин танд баяр хүргэж дараагийн шатанда амжилттай оролцохыг хүсье. Харин дараагийн оролцогчийн бүтээлтэй танилцахаас өмнө кино театруудын эзэд удирдлагуудыг анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Холын хол алтай нутгаас өргөн нэвтрүүлгийг зорин ирсэн энэ залуусын урлагийн шин төрөл гэж өөрсдийнх нь нэрлсэн Терминатор хүн чон бүтээл аль нэгэн кино театрт байрлавал олон үзэгчийн сонирхлыг татах болов уу? Дараагийн оролцогчийн хувийн дугаар 32 Дарамт оржийн их хамгаалсан гэсэн оролцогч байна. Оролцогчийг студид өрөө. Гоолтай аймгаас ирж оролцож байгаа. Тэгээд ийм 2 төмөр бүтээлтэй ирсэн байгаа. Тэгээд энэ болохоор Монголд урд өмнө ийм төрлөөр хийгдэж байгаагүй тийм бүтээлээ таамаа. Тэгээд энэ болохоор хаягдл хог тийм төмрийн хаягдл хогоор хийгддэг тийм бүтээл байгаа. Би өөрөө зураач мэрэгчлээ. Тэгээд ахтайгаа нийлээд энэ манай ах гагнуурыг хийгээд би өөрөө болохоор дүрс хөдөлгөөн талаас нь бодож юм хийсэн. Ийм 2 бүтээлтэй ирсэн. Тэгээд энэ бүтээлээ цааш болохоор Монголд хөгжүүлж олон нийтэд таниулж энэ бүтээлийг цааш өшөө их тийм
хүмүүст таниулах зорилгоор тэгээ ингэж хийсэн. Тэгээ өөрсдөө дор сонирхлоор ингэж бас хийсэн ба. Тэгээ энийг хийхэд болохоор маш их цаг хугацаа их ордог. Тэгээ болохоор амар их тийм хүний юу их ордог тийм бүтээлүүд байгаа. Хөдөлмөр их ордог тийм бүтээлүүд байгаа. За энэ хамглаа. Энэ их ч хөрөнгө мөнгө шаарддаг, их ч оюун ухаан шаарддаг урлагийн салбар л да. Тэгээ Говьолтой аймагт энэ хамглан гэдэг ийм хүн хийдэм байна, санаачилтын байна гэд. Та эний чинь ингээд хүн худалдаж авъя гэвэл тоор зарах уу? Зарна. Хэдээр зарах уу? Энэ болохоор яг гадаад бол нэлээд үнэтэй юм лээ. Тэгээ Монголын нөхцөлд тэгэхээр тийм нэг бас тогтоож амжаагүй л байгаа. Ямар ч байсан та хоёр одоо яг 10 сая маяг орчим. Хоёуланг нөө хүн чон Терминатор 2-оо нийлүүлэл 10 сая төгчгүй. Гөө тусдаа нөө. За хоёр ч одоо ингээд зараад 20 сая төгрөгтэй болчихлоо шүү дээ. Татварт бол 10% нөгөн. Тэгэхээр чи 18 сая төгрөг үлдэн тийм ээ. 18 сая төгрөгийнхаа 8 саяг одоо энэ өргө нэвтрүүлэгт орсных гээд одоо дараагийн оюуны өмч бизнес болог гэдэг хандивлаад өргөөд нэрийнхээ зүгээс одоо аймгийнхаа зүгээс бүтээлчийн зүгээс өргөж чадах уу? Зарагчвал болно. Хоёлоо болно гэж байна уу? За баярлалаа. Одоо тэгвэл нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүс нэвтрүүлгээ дэмжиж, манай анги хамгаалан дэмжиж, Говьолтойд байгаа нь урлагийн бүтээлийг худалдаж авах юм бол аль нь том хөрөнгө оруулалт болохыг одоо зарлан тунхаглаа шүү. Манай энэ хоёр анги хамгаалан ахтай хоёр. За баярлалаа. Хоёрын маань ингээд нэвтрүүлэлд орсон зорилгод хангаглаа тий. За баярлалаа. За амжилт хүсье. Өргө реалити нэвтрүүлэг тайсан дээр дараагийн оролцогч өгөөрэй. Хувийн дугаар 48. Чой Нилбаатар. 30 жилийн хийсэн ажлын хугацааны үр дүнээс хэлцүүлж байгаа. 30 жил зарцуулагдсан. Малын ихэмж мэрэгжилтэй Нилбаатаргайн төөнөж таслах цахилгаан шүүх цуврал бүтээл нь бүр 1987 онд үйлдвэрлэлд нэвтрүүлэх зөвшөөрлийг авч байсан байна. Мал хөнгөлөх аргаар эрэм малын чанарыг сайжруулах, махны гарцыг нэмэгдүүлэх, малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлэх энэхүү бүтээл нь дэлхийн хөдөө аж ахуйн болон шинжлэх ухааны салбарт өргөн хэрэглэгдэж байгаа ижил төрлийн аргуудаас олон давуу талтай гэдгийг баталсан юм а. 100 мянга гаруй мал дээр туршин хэрэгэлсэн аргачлал юм байна. Үнэхээр талархууштай бүтээл, оновчтой санаа гэдгийг шүүгчид санал нэгтээ хийсэн ч нэгэнд үйлдвэрлэлд нэвтрүүлж гисэн олноор үйлдвэрлэх, хэрэглэгчдэд хүргэх гэх мэт олон зүйл дээр хүндрэл байхгүй бүтээл гэж үзээд харин эрхийн хамгаалтаа баталгаажуулах хэрэгтэйг санууллаа. Сайхан байна. Олон жил хийж бүтээсэн зүйлийнхаа учир бодлыг тайлбарлаж ойлгуул дэмжлэг авсандаа баярлж байна да. Сандарсан уу? За тэр нэлийн сандарсан баха. Тийм аа. Бүтээлээ бүрэн тайлбарлаж чадсан уу? Та амжсан уу? Ер нь чадсан. Тэгээ өрнө шинжлэх ухааны талын ажлын болохоор тайлбар нэлээд хийгдэх шиг боллоо. Тэгээ сайхан санал өгч байна. Тэгээ саналын дагуу дараагийн хэдэн дээр бодож орж боловсруулж орох ажил нэг юм байна. Дэлхийн нийтэд түгэнд аргасан шинэ урлагийн төрлүүд улам бүр өргөжих хөгжсөөр. Монгол хүн бид ч гэсэн энэ хөгжилтэй хөл нийлэл алхаж шинэ гарч буй урсгал төрлүүдийг нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулж яваа. Одоо та бүхэнд үзүүлэх гэж байгаа бүтээлийн эзэн ч гэсэн яг ийм хүсэл мөрөөдлөөр өөрийн бүтээлээ төрүүлж байгаа юм болов уу? Ингээд та бүхэндээ Тэг 7 дугаартай Даваг Цэдэнгийн Баасан тогтгыг танилцуулж. Сайн хичээсэн зүгээр. Хүмүүсээ чинь наргаж ушуул орж ирсэн. Химийн алгацсан байгаа шүү дээ. За энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн нэвтрүүлэгт оролцож байгаа их баяртай байна. Өөрийн болон багийнхаа нийт хүмүүсийн хийж бүтээсэн ажил дээр нь одоо энэхүү өргө нэвтрүүлэгт оролцож өөрсдийнхөө бүтээлийг олон танилцуулах гэж байна. Сэтгэл хөдлөл өндөр байна. За дараагийн оролцогч хувийн дугаар 7 Даваг Цэдэнгийн Баасан тогтох машины цонхны хээ чимэглэл гэсэн бүтээлээр оролцож байна. Машины тэн вэ штэ. Тэн дээр янз бүрийн загвар гаргаж тэрийг одоо жишээлбэл хүмүүсийн дуртай тэр өнгө үзэмж хийс загварыг олон таниулах тийм өвдлөөр
одоо машины загвар дээр тэн харж байгаа. Зүгээр нэг зүссэн байдаг байхгүй. Зүгээр л ингээл зүссэн тий. Энээс аль болох өөрчлөөд хүний сэтгэл санаа, гоо сайхан тийм ээ машины өнгө үзэмжинд анхаарал тавиад одоо иймэрхүү төрлийн санаа гаргаад энийг одоо хэрэгжүүлээд ингээд олон төрлийн скетч загваруудыг гаргаад хэрэгжүүлж эхэлж байгаа. Хэ гаргаад мөн энийг одоо олон төрлийн скетчийг хүмүүстээ сонирхуулад тэгээ энэ дээр хамгийн гол нь патент авах гэж одоо энэ өнөөдрийн нэвтрүүлэгт орж ирж байгаа байхгүй. Цаанаас нэг шаблон хэдэн зураг байдаг гэж юм те. Хэрвээ одоо чи танад хоёр хийдгүү компани юм уу? Хоёроо бол одоо чи өөрийнхөө нэр дээр жишээлбэл яг тэр гаргаж байгаа зурган дээрээ бол бүтээгдэхүүний загварын патент тэгээд тэр чинь нэг 50 хүртэл хувилбартай гэдэг эрхийн хамгаалт бол патентаараа хийлгэж болно шүү дээ. Тэрэн дээр бол тусламж өсвөл манайх тандчиж болох юм байна. Энэ заавал машины цонхон дээр байх хэрэгтэй юу? Шилэн хаад одоо дэлгүүрийн хаалган дээр үж болохгүй юу? Болно. Тэ наацсан нөхцөлд бол ямар нөхцлөөр тийм ээ аль алин дээр хийж болно. Ерөнхийдөө энэ маань бол зөвхөн Монголд биш дэлхийн нийт автомашин хэрэглэж байгаа хүмүүст бас нээлттэй эднэрт хүрэхийн тулд нөхөн нэвтрүүлгээр далхамжуулаад патентыг аваад дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгч компаниуд, тэн үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллаж өөрийнхөө бүтээгдэхүүнүүдийг сурчлах юм бас давуу тал гарч ирж байгаамаа. Баасан тогтох хэдийгээр өргөн нэвтрүүлгийн дараагийн шатанд тэнцээгүйч түүний уран ганган чимэглэлээр гоёх үйлчлүүлэгчийн тоо нэмэгдэх нь гарцаагүй юм. Басгүй тэр нь зохиогчийн эрхийн хамгаалалт хэллэхэд хамтарч ажиллахад бэлэн гэдгээ оюуны эмчийн газар мэрэгжилтэн хэлсэн баха. Ингээд баасан тогтохтой амжилт хүсээд дараагийн оролцогчийн бүтээлийг танилцуулъя. Нийслэл хотоо утаагүй болгох хүсэлтэй мянган хүмүүсийн төлөөлөл болон өргөн нэвтрүүлэгт оролцож байгаа оролцогчдын тоо олон байгаа. Тэдний нэг болох Тэг 3 дугаартай Цаг Бадраг Пүрэв Очир нарын бүтээлийг танилцуулахаас өмнө манай нэвтрүүлгийн эхний дугаарын оролцогч мөн Лутааны эсрэг цахилгаан хаалгаар бүтээсэн нэргүүн сурвалжлагыг та бүхэнд хүргэж байна. Нэргүүн бүтээлийг Монгол Улсын их сургуулийн Эрдэм шинжилгээ инновац хэлтэс технологи хамжуулах төв дээр мэргэжилтнүүдэд танилцуулах ажлыг өргөн нэвтрүүлгийн зүгээс зохион байгуулсан юм. Таныг юуны өмнө хүрэлцэн ирсэнд их баярлалаа. Тэгээд нэвтрүүлэгт орсон нэвтрүүлэг дээр хэлжсэн саналын дагуу та ингээд өөрийнхөө саналыг шинэ бүтээлээ нэвтрүүлэхээр ингээд тусалцаа авсаад манай төв дээр ирсэнд их баярлж байна. Та энэ бүтээлээ лицензийн гэрээгээр хэн нэгэнд ашиглуулъя гэсэн ер нь үндсэн санаа бол таны санаа тийм саналыг та нэвтрүүлэг дээр тавьсан шүү дээ тийм ээ өрөг дээр. Тэр санаанда хിവэрэ байна мүү? Эсвэл та энийгээ ер нь үйлдвэрлэлтшүүл яасан энэ гэж бодсон бодолтой юм. Би бол аль болохоор өөртөө ашигтай тэгээд одоо хэрэглэгчд ашигтай ориентал биднэрийн зүгээс танд юу зөвлөх вэ гэвэл та энийг үйлдвэрлээд тэгээд ганц бүтээгдэхүүнтэй тэгээд тийм үйлдвэр байхаасаа илүү уг нь бол энэ чиглэлийн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Нөгөө таны гаргасан яг санаачлагын дагуу те лицензээр энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа айл нэг үйлдвэрт нь эсвэл худалдааны байгууллага ч юм уу те хийлгээд түүнийга нэг бүтээгдэхүүн болгож тухайн байгууллагад нэмээд тэдний тэр маркетинг борлуулалтын сувгуудыг ашиглаад явбал уул нь илүү танд өөрт нь илүү амар байж болно л да. Дараагийнхаа юм бүтээгээл та өөрөө зохион бүтээгч хүн шүү дээ тийм ээ. Тэгэхээр дараагийнхаа зүйлээ зохионж бүтээгээл ингээд ийм байвал яасан бэ гэсэн ийм санаа байгаа. Тэгэхээр энэ дээр бол нэлээд олон янзын нарийн заалтууд бол орно. Ядаж төлбөрийн нөхцлөөс өсөөлээд одоо аль алдлынхаа өөр хариуцлага юу байх вэ гэдэг юмнууд бол гарч ирнэ. Танд бол бид нэг гэрээний маягтыг бол өгье. Тэгээд та түүнийг уншиж үзээд ер нь өөрийнхөө санаа оног ер нь цаашдаа ямар нэгдгийг уншиж чагаад эргээд нэг холбогдвол их зүгээр байна тийм. За ингээд манай төвд ирж зөвлөгөө авч байгаа явдалтай их баярлж байгаа. Одоо ер нь нийслэлийнхээ нэг утааг бол багасгахыг гэсэн одоо олон жилийн оролдож энэ талаар бодож сэтгэж байгаа хүн юм байна. Цаашдаа энэ хүн маань ер нь бол амжилтанд хүрнэ гэж бодож байна. Тэгвэл бол мэдээж одоо энэ хүний бүтээгчийн маань бий болгосон технологиг үнэлж
түүнийг зах зээлд оруулъя гэсэн үйлдвэрлэгчид гарч ирж түүнийг борлуулъя гэсэн борлуулалтын мэргэжлийн хүмүүс бий болж өөрөөр хэлбэл борлуулалтын сүлжээтэй хүмүүс гэсэн үг шүү дээ. Ингэж байж энэ маань амжилтанд хүрнэ. Тиймээс бүтээгч маань бас ганц өөрөө хийх биш тийм энэ чиглэлийн мэргэжлийн ажил хийдэг хүмүүстэй хамтарч ажиллах зүйтэй болов гэж бодож байна. Миний шинэ бүтээлийг энэ үйлдвэрлэлд яаж зах зээлд нэвтрүүлэх гэрээ хийх болсонд би их баяртай байна. Энэ шинэ байгуулгаж байгаа нэг их сургуулийн шинэ бүтээлийг дэмжихийн тасах юунууд их зөв санаа гаргаж зөв үйл ажиллагаа эхэлж байгаа юм байна. Хөтлөгчийн хэлсэнчлэн Улаанбаатарын утааны эсрэг олон хүн тэмцэж байна. Ашигтай загвараар патент авсан автоматжуулсан утаагүй зуух бүтээл харин цаашид хөгжиж чадах эсхийг одоо харцгаая. Одоо манайхны зарим ярьдаг да түүхийн нүрсэл түлж байгаа цагт бол утаа гарахгүй байна гэж бол байхгүй гэж. Тэгэхээр би одоо энэ бүтээлээр бол тэр түүхийн нүрсийг бол ямар ч утаагүй шатааж болно гэдгийг бол бодлож харуулах юм. Тэтгэлийн дугаар 3 Бацайхны цаг бадрах Оросогийн Пүрэв очир гэсэн хоёр оролцогч оролцохоор ирсэн байна. За энэ бол нүрсээр ажилладаг автомат. Тэгээд утаагүй зуух байгаа. За энэ ямар давуу талтай юм бэ гэвэл энэ тодорхойлт нь бол төвийн дулааны систем бол боломжгүй ингээд 100-аас 500 м талбай халаана. Автоматар ажиллана. Дулааныг найдвартай тасралтгүй гаргана. Хүний хөдөлмөрийг хөнгөвчлөнө. Тэгээд шатлалтын оновчтой гормоор ажиллана. Ашиг төлөлийн коэффициент өндөр. За ямд зардлаар ажиллана. Сүүлийн 3 жил хийгээд туршаад одоо бол амьдрал дээр ашиглаад хэрэгжилж байгаа байдал энэ байна. Гол санаа нь бол ерөөсөө тасралтгүй найдвартай дулаан гаргахад л чиглэгдсэн л дээ. Тэгээд яг хийцэн гүйцэтгэл нь бол утаа гаргахгүй байх боломж олгосон. Ашигтай зөвөрийн гэрчлэгээтэй юм. Гэрчлэгээтэй. Хэдэн онд авсан? 11 оны сая өнгөрсөн 6 сард авсан л доо. За юу бусад төрлийн ийм зуухнаас яг танай ялгах онцлог гол шийдэл шинээр бий болгосон шийдэл нь одоо яг юу нь бах вэ? Одоо энэ бол томьёол дээр бичигдсэн байгаа шүү дээ. Ашигтай зөвөрийн гэрчлэгийн дээр тийм ээ. Манай хэрэглэгдэж байгаа зуухнуудаас ялгаа нь бол нэлийн автоматжуулсан даа байна л та. Таага анхны хөрөнгө оруулалтын хэмжээ хэд вэ? За эхний ээлжид нэг 30-ыг хийчих юм бол ергээд энэ бизнес босчихно гэж үзэж байгаа. Тэгээ мөнгөн дүнгээр илэрхийлвэл за нэгийг нэг 3 саяар борлуулчихад хангалттай байгаа. Энэ төрлийн 100-ны үнэтэй харьцуулахад энэ бол боломжийн үн. Ижил төрлийн намдралтын 100-нуудтай өрсөлдөх үзэж чадах болов. Энэ дээр бол итгэлтэй байгаа. Оюуны өмчийнхнээс асуухад энэ ашигтай загвар авсан байна гэхээр бас жоохон асуудал байна уу? Шинэ бүтээл байх боломж байгаагүй юм. Яг одоо ер нь энэ Улаанбаатар хотын утаа яригдж ирсэнээс хойш ер нь бол энэ утаагүй зуухны тоо бол ерөнхийдөө их олон болсон шүү дээ. Тэгээ ер нь бол одоо шинэ бүтээлээр орох тийм утаагүй зуух бол ер нь байхгүй дээ. Голдуул дандаа бүгдээр ашигтай загвар ямар нэг яг нэг тийм давуу тал талаар үндслээл ашигтай загварын гэрчлэгэнд бүгдээр ер нь багтаж байгаа даа. Бусад зуухнуудтай дээрэс нь ашигтай загвар авчихсан. За бусад одоо гадны улсаас орж ирж байгаа зуухуудтай харьцуулж үзээд тэгээ үнэхээр та хоёрын хамгийн шилдэг нь байж чадах юм бол өргөн нэвтрүүлгийн зүгээс санхүүжүүлэх ажлыг зохион байгуулж өгье. Дараагийн шатанд харьцуулалтаа хийгээд ирэх юм бол хөрөнгө босох тал дээр хамт ажиллая гэж юм л да. Энэ бол бид хоёрын харж исэн үр дүн тэгээ үр дүндээ хүрлэе гэж үзэж байна.
Бүтээлч Монгол хүн та өргөт нэгдснээр оюуны өмчөө бүтээл болгож мэрэгжлийн эксперт зөвлөхүүдийн чадвар туршлагаар баяжуулан зах зээл нэвтрүүлж амжилт олох болно. Энэ бол зүйл биш. Энэ бол зүуд биш. Энэ бол зүйл биш. Оюуны өмч бол мөнгө, өрг бол боломж. Өрг бол боломж. За өрг реалити нэвтрүүлгийн 1-р шатны шалгаруулалт үргэлжлэн явагдаж байна. Ингээд нэвтрүүлгийнхаа дараагийн оролцогчийг би урьхан зүйтэй олоо. Бүртгэлийн дугаар 41 төдвийн даваа сүрэнгойг тайснаа өрөө. Гэр гэдэг зүйл хөгжлийнхөө ер нь одоо нэлээд дээд түвшинд хүрсэн юм шиг байгаа юм. Тэгэхэд гэр хороололд шинжлэх ухааны технологийн дэвшил орж өгөхгүйгээр л одоо гэр хорооллоо одоо сэлбэртэй, сэндвичэн гэдэг одоо урлагийн бүтээл боллоо хөгжчихсэн ийм л юм байдаг. Гэр хороолд миний дутагдлаад байна гэж үзсэн зүйл бол утаанаас дутахгүйгээр аюулыг авторсан хөрснөө бохирдол ариун цэврийн шаардлага байгаа юм а гэдгийг л энд шийдэх гэсэн зүйлээ. Байгууламж бол маш энгийн. Гэр хороолд байшин бариад суугаад байгаа хүмүүс бол энийг өөрсдөө бариад суучих бололцоо та. Одоо миний хэлж байгаа энэ хаалгаар ороод энэ шатаар ингэж орж ирэх юм. Энэ шатаар ингэж орж ирэл энэ шатаар ингэж ороод ирлээ. Энэ шатаар орж ирсний дараагаар л ариун цэвэр нөрөө энд. За энэ одоо жорлуугаар баан ингэж байж байна. Энэ өрөөгөр орж ирчээд одоо ариун цэврийнхээ хамаг үйлчлэгээ үүсчихнэ. Дараа нь одоо наашаа ингэж орж байгаа. Энэ өрөөнд бол одоо гэрд багтдаггүй одоо хувцсны шкаф одоо өшөө бас нэг тэрэнд хадгалах хамгаалах ямар зүйл байдгийг одоо гэр хороолч хулгай гэж хүртэл юм байж идэг штэ. Тэрээс хамгаалцдаг ийм нэг сайхан өрөөл байж байгаа юм. Одоо энийг хэрэгжилж өнөр нэртэй жуулчны баазад 13 4 гэрд хэрэглээд өвөл зунуу удирлын одоо нэг хүүтэн дулааны нэг циклээ өнгөрөөгд ямар ч байсан ашиглалтны хувьд бол одоо болж яана гэсэн ийм дүгнэлтэнд хүрсэн. Тэгээд одоо энийг энэ танилцуулж байгаа юм аа. За одоо ингээл авах гэж байна да юм дэ. Ордны юмд орог болохоор бас жоохон тиймэрхүүлээ. Бас жоохон дагдлчлаа яхаа тэгээд ороод нүүр харахаар бас зүгээр болох хөө. 2-ын дугаар 57 даваа самбуугийн ариун болт. Хөрс хуулах бульдозерын хутгнууд энэ бүтээлээр оролцож байна. За энэ бол гурвалж утах юм байна. Араас нь яах вөхөр ташаа утахаар дагах юм байна. Ингэн гэдэг чинь нөгөө ихсгэгээр юу очдөг штэ. Хөрсийг хуулаад том тэргийн тачаа тэгээд юу яадаг вэ хэвгүй. Энэ ташаа утахаар дагах юм. Энэ бас юм хоёр ташаа утахаар хотхтой бульдозер одоо сүүлийн D11R гэсэн Caterpillar-ийн том бульдозераар ингэж түрээд хөрсийг ерөөсө ачихгүй том тэргэнд ачихгүй шууд нэг явалтаар юм уу шууд тэгш гадаргуудаа газрын гадаргууг шууд түрээд юу яах вэ? Одоо нөгөө хөрсийг хуулах хэрэгтэй байхгүй. Манайха одоо яадаг вөхөр шууд эксгээр ачаад том тэргэнд ачаад тэгээд тэрийг аашны газар буулгадаг. Тэрийг хэлбэрчлэр бульдозерын хутгийг ийм хийгээд манай энэ хээр говь цөлийн нөхцөлийн хөрсийг түрэх тийм юм санагдаж байна. Би бас жоохон сандраад бас бүрэн юм ярьж чадсангүй. Яг нь миний санаа бол автолын төмөр замыг маш түргэн урдаантай хөрсийг хуулж бульдозер шууд нэг явалтаар түрээд нэг юм хоёр явалтаар түрэх тийм гурвалжин ташуу ийм хотхын тохоо яасан. Тэгээд танилцуулах гэсэн. Тэгээд араас нь шууд нөгөө төмөр замын одоо тараасыг шууд араас нь дагаад хийх боломжтой юм байнамаа. Сая бүтээлээ танилцуулсан манай оролцогчдыг шүүгчид манай эрхийн хамгаалалтыг хэлэхтнээс хамтарч ажиллая гэсэн саналыг тавьсан байгаа. Тэдний бүтээлийг бас өргөжүүлж хөгжүүлэхэд бас туслая гэсэн хувь хүн албан байгууллага компаниуд манай өргө нэвтрүүлэгтээ хамтарч ажиллаж тэдэнтэй холбоо тогтоож олно. Бид бие биенээсээ суралцж ажил үйлсээ нэгтгэж чадвал Монгол улсын маань ирээдүйд гэрэл гэгээтэй байна гэдэгт тааж гисэн санал нэг байгаа хаа. Ингээд дараагийн нэвтрүүлгээр эргэн уулзцгаая. Өргө нэвтрүүлэг шин санаа шин бүхнийг дэмжих болно. Өргө нэвтрүүлгийн зүгээс дараах бүтээлүүдэд уралдаан зарлаж байна. Бүтээлч сэтгэлгээтэй, бүтээлээ бизнес болгох хүсэл эрмэлзэлтэй, оновчтой арга ажиллагаа, шилдэг шийдлийг олж чадах эрхэм таныг хүрж байна. Таны бүтээл бусдад болон өөртөө нь олон боломжуудыг олгох болно. Уралдааны болзол шалгарсан бүтээл өргө нэвтрүүлгийн дараагийн шатанд шууд шалгарч цаашид хөгжих, бизнес болох гараагаа эхэлнэ. Бүтээлд оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийлгэж патентжуулна. Бүтээл нь орон даяар сурталчлагдаж олон нийтийн бүтээл болно.
барааны тэмдэг зохиох уралдаан. Өрөг нэвтрүүлгийн тэг 58 дугаар оролцогч Амар Жаргалын Бяо түлш бүтээлд барааны тэмдэг зохиох. Тэг 28 дугаартаа оролцогч Дашнэм ган төгс нарын никл хамбаа цахилгаан дугуй бүтээлд барааны тэмдэг зохиох. Арьс цуулагч автомат машин зохиох уралдаан. Бүтээлд тавигдах шаардлага. Хоёулын машины ажиллах горим. Цоологч хошуу ган төмөр хийцтэй байх. Хошууг нь сольдог болон олон төрөл байх. Үзэгч та барааны тэмдгийн болон арьс цуулагч машины уралдаанд оролцохоор шийдсэн бол дараах хаягаар холбогдоорой. Бүтээлийн мэдүүлгийг мэдээлэл технологийн үндэсний паркийн 201 доод өрөг нэвтрүүлгийн байранд бүлээн авна. Харилцах утас 3129 техник. Бас нэг зарыг дуулгая. Өрөг нэвтрүүлэгт автомат демократ бүтээлээр оролцож байгаа мөнгөн шагаа дараагийн шатанд шалгах хэсэг нь үзэгч таны саналаас шалтгаална. Тэдний бүтээлийг хэрэгтэй шаардлагатай гэж олон нийтийн зүйл бүтээлийг цаашид хөгжүүлэх боломжийг өрөг нэвтрүүлэг олгох болно. Тиймээс та 14 дугаард санал өгөх оролцогчийн нэрийг мессежээр явуулж тэднийг дэмжээрэй. Мессеж илгээх дугаар 14 44 44 өрөг боломж.